Нүүрний хүнжилт асуулт болоод байвал өндөр үр дүнтэй эдгээр 5 дасгалыг сураад аваарай. Эхлээд урвал А хэлбэрт оруулаад тэгээс сул 2 амны өнцгийг ойртуулах хичээгээрээ 1-2 минутын туршдаа давтаараа хацрын орчин маш их шилхийг мэдрэх болно. Хацар унжилтыг гайхалтай арилгах дасгал. Нүүрний хүнжилтийг бүхэлд нь арилгаж өгөх дасгал байна. О хэлээд А гэсэн авийг араас нь хэлж энэмсэглэнэ. О А мөн адил 1-2 минутын хацар унжилт, бултак унжилт, амны өнцгийн унжилт маш сайн арилж өгнө. Одоо урвал О хэлбэрт оруулсны дараа бага зэрэг дэшээ харж өгөөд доо зовхыг жижигхэн онё. Зөвхөн доо зовхыг хөдөлгөнө. 2 секунд бариад суллаад мөн адил 1-2 минут хийгээрэй. Доо зовхны үрчлээ, ууданцар, нүдний цацраг үрчлээ маш сайн арилж өгнө. Одоо 2 гараараа хөмсгөө бага зэрэг өргөөд урвал О хэлбэрт оруулна. Урвалыг О хэлбэрт оруулах бүрт нүдний гадна тал хөмсгөний хэсгээр татагдж байгааг сайн мэдрээд 1-2 минут хийгээрэй. Дээд зовхны унжилт, нүдний өнцгийн унжилт арилж та цоглог төрхтэй болох болно. Хамгийн сүүлд нь хүзүүний үрчлэгийг арилгаж давхар эрэг басах дасгал хийн. Гараа цэвжин дээрээ тавьж байгаа. Хоошоо гэдгийг дэдэснийхаа дараа энэмсгэлж өгнө. Хүзүүний урд хэсгийг татагдж байгааг маш сайн мэдрээд 1-2 минут хийгээрэй. Нүүр бүхэлдээ өргөдөж хүзүүний үрчлээ багасаж таны нүүрний хэлбэр маш гоё болох болно.